Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний бие та бүхэнд ардчилсан сонгуул ба сонгогчийн эрх гэдэг нэртэй хичээлийг танилцуулах гэж байна. За ер нь бол бид нэг зүйлийг мэднэ. Сонгуул гэдэг бол сонгуулийн эрх бүхий идэхэд иргэд санал хураалт явуулах замаар шийдвэр гаргах үйл ажиллагааг сонгуул гэж хэлж байгаа. Сонгуулийг бид дэлхийн бүх улс орнууд сонгуул явуулдаг, ардчилсан сонгуул явуулдаг гэж бас бодож болохгүй. Учир нь дэлхий дээр бүгд найрамдах засаглалыг тогтоосон улс орнуудад бас зарим улс орнуудад ардчилсан бус сонгуул явагддаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн үндсэн зарчмуудыг зөрчих ийм хандлагууд байдаг. За одоо энэ дээр та бүхэнд харж байгаагаар тэр нийтээрээ чөлөөтэй шууд сонгох, нууцаар санал гаргах гэсэн үндсэн дөрвөн зарчим байдаг. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн зарчмыг хэр хангаж байна гэдгээс нь шалтгаалаад бид хэдийгээр сонгуул зохион байгуулдаг ч гэсэн ардчилсан сонгуультай улс мөн үү эсвэл биш үү гэдгийг бол тодорхойлдог юм аа. За миний дараагийн слайдн дээр бид ардчилсан сонгуул гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээ бас ахиж тодруулж хэлье. Өөрөөр хэлбэл одоо энэ слайдн дээр ардчлал бол чөлөөт шударга сонгуулийн түшиглэн хөгждөгөө гэж тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл чөлөөт шударга сонгуул бол ардчлалыг үндэс юм. Бидний сонгосон олон намын тогтолцоотой олон ургалч үзэл хүний эрхийг дээдлсэн энэ улс төрийн тогтолцоо бол ардчилсан чөлөөт сонгуулаар л дамжиж бэхждэг. Сонгуулийг бид төрөө иргэд өөрсдөө зохион байгуулахын тулд зохион байгуулж байгаа гэдгийг бид бодох хэрэгтэй. За дараагийн нэг зүйл бол ардчилсан нийгмийн онцлог нь төр өөрөө нээлттэй сонгох иргэдийн бүх боломжийг олгож шударга үйл явцыг хангах ёстой. Өөрөөр хэлбэл төр ардчилсан сонгуул зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм а гэдгийг бол энүүгээрээ би та бүхэнд хэлэх гэсэн юм а. За иргэн та хүсэл зоригоо илэрхийлэн төр засагт өөрийгөө төлөөлөн албан тушаалтан шударга бөгөөд чөлөөт байдлаар сонгож чадж байгаа эсгээ бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл бидний төлөөлж байгаа байгууллагыг бид ямар нэгэн дарамтгүйгээр шууд чөлөөтэй нөгөө үндсэн зарчмуудаа баримталж сонгож чадж гэнэ үү гэдэг бол ардчилсан сонгуулийн үндсэн ойлголт юм а. За ардчилсан сонгуулийн мөн чанар гэж бас байдаг. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт миний түрүүний хэлсэн сонгуул маань альтернатив байна уу гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл сонгох 2 ба түүнээс дэш хүмүүсээ сонгох боломжтой юу? Энэ бол хамгийн чухал зүйл. Одоо бидний төсөөлж байгаагаар ардчилсан бус нийгэмд бол сонгуул хэдий болдог ч гэсэн сонголтгүй сонголт болдог. Өөрөөр хэлбэл нэг улс төрийн нам дангаараа ноёрхож байгаа, засаглаж байгаа улс орнуудад бол одоо жишээ нь бидний мэддэг Хятад, Хойд Солонгос энэ төр улсад бол сонголт өөр үзэл бодол, өөр альтернатив үзэл санааг сонгох боломж бол байдаггүй. Өөрөөр хэлбэл энүүгээрээ дамжуулаад олон нэр дэвшигчтэй байх ёстой гэсэн үг хэлж байгаа. За судлаачдын дүгнж байгаагаар бол ер нь бол сонгогч ардчилсан сонгуулийн хамгийн гол мөн чанар бол биднэрт сонгох боломжийг л олгох ёстой. Дээр нь одоо энд сонгуульд оролцож буй иргэд хэрхэн сонголтоо хийх вэ гэдэг ийм сонголттой байх ёстой. Дараагийнх нь бол сонгуульд оролцсныхоо төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл эндээс юу харагдаж байна вэ гэхээр би сонгох хэрэгтэй бас сонгохгүй ч байх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний цаана ахаад сонгуульд оролцохгүй байх хэрэгтэй ч гэсэн утгатай тайлбар гарч ирж байгаа. Ардчилсан сонгуульд бид 1990 оноос хойш ардчилсан сонгуул зохион байгуулж байна. Олон намын тогтолцоотой боллоо. Хүний эрхийг дээдлэлээ, олон ургалч үзлийг Монголд одоо бэхжүүлэх гэж хичээж байна. Өнгөрсөн хугацаанд 7 удаагийн парламентын сонгуул, 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуул, 7 удаагийн орон нутгийн сонгуулийг мөн бусад нэмэлт одоо нөхөн болон бусад сонгуулиудыг явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд бид ямар нэгэн байдлаар олон төлөөлөлттэй, олон нэр дэвшигчтэй, сонголттой, сонгосныхоо төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоог биелүүлэх гэж хэрэгжүүлэх гэж оролдож ярьж байгаа. Гэхдээ сонгуулийг шударга байлгахгүй байх, өрсөлдөөнийг тэгш болгохгүй байх нөхцлүүд үүсч эхэлдэг. Судлаачдын дүгнэлтээр бол маш олон хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Үүний нэг нь бол улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн институт чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байна гэдэг асуудал байдаг. Одоо энд би та бүхэнд харуулж байгаа энэ слайдн дээр сонгогчдын
саналын хуудсыг бол үзүүлж байна. Өөрөөр хэлбэл саналын хуудсан дээр яаж байрлаж байна гэдэг бол бас ардчилсан сонгуулийн нэг зарчмын асуудал. Хэдэн сонгогчийн төлөө санал өгж өгнө гэдэг асуудал. Жишээ нь одоо яг өнөөдөр 2020 оны улсын хурлын сонгуулийг бид нар олон мандаттай томсгосон мажоритар тойрогоор сонгох гэж байна. Сонгогчид 29 тойрог болж хуваагдсан. Нийтдээ бид нар 76 мандатыг сонгоно. За 29 тойрогт сонгогчид ялгаатай мандатын тоогоор хуваарлагдсан байгаа. Зарим тойрогт 2 мандат, зарим тойрогт 3 мандат. Өөрөөр хэлбэл ардчилсан сонгуул яг энэ зарчмаас эхлэх ёстой байдаг. 2 мандаттай тойрогт бол сонгогч 2 саналын эрхтэй байна гэсэн үг. 3 мандаттай тойрогт 3 саналын эрхтэй байна гэсэн үг. Ардчилсан сонгуулийн зарчмаар бол сонгогчийн санал бусад сонгогчийн саналтай жингийн туухан дээр тавихад ижил байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл яагаад би 3 мандат, яагаад тэр хүн 2 мандатын эрхтэй байгаа юм бэ гэдэг асуудал бол бидний саналын эрх тэгш биш байна гэсэн үг. За энээс эхлээд зөндөө олон асуудлууд үүснэ. Бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлсэн таатай орчныг бүрдүүлж чадсан уу гэдэг асуудал бас яригдана. Монгол улс өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд нэлээдгүй ахиц гарах гэж хичээж байгаа ч гэсэн бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар л байна. Өөрөөр хэлбэл санал авах байрны догчлтын тухай асуудал, тэрэгцэртэй иргэн орох боломжтой байх тухай асуудал, санал өгөх боломжийг олгох тухай асуудал, дээр нь харааны сул хараатай иргэдэд барайл үсгээр сонгуулийн танилцуулга, санал өгөх аргачлалыг хэрхэн өгж байгаа вэ гэдэг асуудал. Мөн ардчилсан сонгуультай зэрэгцээд миний дараагийн слайдн дээр яригдах нэг зүйл бол бүх нийтийн байх зарчим хангагдаж байна уу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл 18 наснаас Монгол улсад хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол 18 наснаас дээш насны бүх иргэд сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд иргэд саналаа өгч чадахгүй байгаа юм биш үү гэдэг асуудлууд үе үеийн сонгуулиар яригддаг. Зөвхөн одоо байгаа хуулиар зөвхөн сэтгцийн өвчтөнд шүүхээр тогтоогдсон эмчийн магадлалгаар эсвэл шоронд ял эдэлж байгаа хүмүүсд л сонгуульд санал өгөх хэрэггүй. Гадаадд байгаа сонгогчдын санал өгөх эрхийн тухай асуудал энд яригдж байна. Өөрөөр хэлбэл бид нар бүх нийтийн байх зарчмыг хэр хангаж байгаа вэ? Сонгуулийн мажоритар тогтолцоо хэрэгжилж байгаа тохиолдолд бид нар энэ дээр дэвшил гаргаж чадахгүй байгаа ийм түүх биднэрт байна. Жишээ нь 2012 онд бид нар холимог тогтолцоог хэрэгэлсэн. Холимог тогтолцоог 28-48 гэсэн мандатаар хэрэгэлсэн. 28-ыг бид нар пропорционал элементээр, 48-ыг олон мандаттай мажоритар тойрогоор сонгосон. Анх удаа улсын хурлын сонгуульд гадаадд байгаа иргэд энэ жилд сонгуульд оролцож саналаа өгөх эрх нь нэгдэж тодорхой хэмжээний хүмүүс саналаа өгсөн байдаг. Ингээд харахаар Монголд өнөөдрийг хүртэл 12 оноос хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн тогтолцооноос улбаатайгаар сонгуулийн бүх нийтийн зарчим зөрчигдөөд байна. Цаашид бид нар сонгуулийг аль болох бүх иргэдэд саналаа өгөх, сонгох эрхээ эдлэх боломжийг нь олгохын төлөө ажиллах ёстой. Нөгөө талдаа манай дотоодын Монгол улсын хувьд хэлэхэд дотоодын шилжих хөдөлгөөн сонгогчдын санал өгөлтөнд маш хүчтэй нөлөөлдөг. Зарим иргэд нь бол хуулийн дагуу оршин сууж байгаа газараа бүртгэлгүй байдаг. Үүнээс болж сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгддэггүй. Энэ боломжийг олгох тухай аргачлалууд, асуудлуудыг ярьдаг боловч бас төдийдэн үр дүнд хүрч чаддаггүй. За хоёр дахь миний энэ слайдн дээр харагдаж байгаа зүйл бол саналаа нууцаар гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бол миний хамгийн чухал эрх. Энэ эрхийг хэр хангаж байна? Санал авах байранд миний нууцаар гаргах эрхэнд халдахгүй байх, эсвэл харахгүй байх, тийм боломжуудыг хэр олгож байна вэ? Энэ бол ардчилсан сонгуулийн хамгийн гол зарчим. Миний өгсөн санал бол зөвхөн миний л санал. Бас энийг хэн ч мэдэх ёсгүй. Энэ талаас нь бид нэр сонгогчдод харж миний санал бол ямар үн цэнтэй юм бэ гэдгээ бол бодох хэрэгтэй. Төр засгаас сонгогчийн саналаа нууцаар өгөх энэ бүх боломжоор нь хангах ийм үүрэг гүйцэтгэдэг.
За 3 дахь энэ слайдн дээр харагдаж байгаа зүйл бол шууд оролцох. Өөрөөр хэлбэл миний өгсөн санал парламентын үр дүнг шууд тодорхойлох хэсэгт тухайн асуудал юм байна. Түүнээс биш манай улс төрчдийн, улс төрийн намуудын тайлбарладаг шиг энэ бол хүнийг сонгоно гэж байна. Эсвэл энэ бол улс төрийн намыг сонгоогүй маа гэдэг ийм тайлбар биш юм аа. Тэгэхээр шууд сонгоно гэдэг нь ямар нэгэн төлөөлөлгүйгээр парламентын сонгуулийн үр дүнг тодорхойлогдож чадж гэнэ гэдэг асуудал. Энэ талаас нь бид нар сонгуулийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд зохион байгуулж ирлээ. Биднэрт бас тодорхой асуудлууд бол байгаа. Тэр асуудлуудаа ингээд шийдээд л явж байна. За миний дараагийн энэ слайд. Өөрөөр хэлбэл би сая төр ямар үүрэгтэй вэ гэдэг тухайн асуудлуудыг үндсэндээ ярьлаа. Одоо биднэрт бол энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр нь энэ улс төрийн намууд сонгуульдаа ардчилсан сонгуулийг зохион байгуулахад ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг тухайн асуудлыг ярьж байгаа. Ялангуяа улс төрийн нам бол сонгуульд өөрсдийнхөө төлөөллийг дэвшүүлж олон нийтээс сонгогчдоос санал авах замаар парламентод бодлогоор өрсөлддөг ийм институт. Харамсалтай нь манай улс төрийн намууд бол бүгдөө ялалт байгуулах, ямар нэгэн аргаар өрсөлдөөнийг шудраг бус болгох ийм алхам руу халтарч ороод идэг. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр төр сонгуулиар өрсөлдөж байгаа улс төрийн намуудын тэгш боломж өрсөлдөөний болон гарааны тэгш боломжийг хангаж чадаагүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн наацх нь улс төрийн санхүүжилт, сонгуулийн санхүүжилтээс эхэлнэ. Энэ талаас нь бид нар анхаарч цаашид өрсөлдөөнийг тэгш болгох, шудраг болгох чиглэл рүү илүү анхаарч ажиллах нь бол төрийн болон улс төрийн намуудын аль альнийх нь үүрэг. За 3 дугаарт нь энэ дунд нь байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага 4 дахь засаглалын хувьд төр болон улс төрийн нам, иргэн гэсэн энэ 3 субъектийн дунд мэдээллийг шударгаар зуучлах ийм үүрэгтэй. Ингэжээж 4 дахь засаглалын бие даасан хараат бус шинжээ олж чадна. Харамсалтай нь ийм бол байж чадж гэнэ үү гэдэг асуудал бол бас Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд тэдгээрийн эзэмшлийн тухай асуудлууд сонгогчдын эрхэнд бас нилээдгүй халдаад байгаа ийм дүр зургууд харагдаад байдаг. Тэгэхээр цаашид бид нар сонгогчдын эрхийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэдэг слайд энэ дээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо олон улсын гэрээ конвенц, Монгол улсын үндсэн хууль дээр нь сонгуультай холбоотой бусад органик хуулиудаар ардчилсан сонгогчийн эрхийг хамгаалаад өгсөн. Гэхдээ Монгол улсын төр засаг энэ дээр улам сайжруулж явах ийм үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Харамсалтай нь энэ ахиц дэвшил биднэрт харагдахгүй байгаа. Жишээ нь одоо энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалд иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт энд бол сонгогчдын эрхийг хэрхэн хамгаалах вэ? Яагаад шууд оролцох ёстой вэ? Яагаад сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулах ёстой вэ гэдэг асуудлуудыг олон улсын гэрээ конвенцуудаар заагаад өгсөн. За Монгол улсын хуулинд сонгогч ямар гэж юм бэ? Ямар эрхтэй вэ гэдэг асуудлыг заагаад өгсөн. Монгол улсын үндсэн хуулийн 16-гийн 9-д бол шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж. За тэр нь төрийн байгууллагад сонгогдох хэрэгтэй мөн. Сонгох эрхийг 18 наснаас эхэлж эдэлнэ. Сонгогдох насыг төрийг зохих байгууллага албан тушаалтан тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж ингэж тогтоосон. Өөрөөр хэлбэл одоо манай мөрдөж байгаа хуулиар бол 25 наснаас дээш насны иргэн хуулийн тодорхой 2 төрлийн шаардлагыг хангажээвэл сонгогдох эрх нь нэгдэж байгаа. За дараагийнх нь энэ Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ын 1-д заасан заалт байгаа. Мөн адилхан тухайн иргэний төрсөн он сар өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 нас хүрсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл сонгуулийн өдөр болон түүнээс өмнө 18 нас хүрсэн бүх иргэн сонгуульд санал авах хэрэгтэй байна. Энийг Монгол улсын сонгуулийн хуулиар заагаад өгсөн. Дээр нь иргэний хуулийн 15 дугаар зүйл дээр иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдэлээр өөртөө эрх олж авах үүрэг бүхий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас энэ эрх хэдлэгдэнэ гэж ингэж тодорхойлсон байдаг.
Сонгуулийн ерөнхий орооны вебсайтн дээр сонгогчийн эрхийн талаар бас дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. Энэ слайдн дээр. За энэ бол сонгуул үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ зэрэгээрээ ялгуурлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ бол одоо Монгол улсын иргэний хуулинд байгаа сонгогдох эрхэнд Монгол улсын хуулинд хүчин төгөлдөр байгаа ийм заалтууд. За дараагийнх нь болохоор энэ сонгуул нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй гэж зааж өгсөн. Тэгэхээр энэ эрхийг хангахын төлөө би түрүүнээс хойш хэлээд байгаа төр үүрэг хүлээх ёстой. Яах гэж төр үүрэг хүлээдэг вэ гэхээр төр анханасаа байгуулагдахтаа иргэний эрхийг хамгаалахын тулд иргэдэд аж аргалтай амьдруулахын тулд бид нэр төрөө байгуулж байгаа. Энэ бол ардчилсан сонгуулийн хамгийн гол мөн чанар. За энд Монгол улсын хуулинд нэг юм байгаа. Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа нууцаар гаргах боломжийг төр хүлээнэ хангана. За эрх зүйн чадамжгүй шүүхийн шийдвэрээр тогтоогдсон түүнчлэн хорих, баривчлах, ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн бол сонгуульд оролцох эрхгүй гэж заагаад өгсөн. За ингээд төгсгөлд нь би та бүхэнд өөрсдийн энэ ардчилсан сонгуул ба сонгогчийн эрх гэдэг хичээлийнхаа дүгнэлтийг танилцуулъя. Төр бол сонгогчийн эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. За шударга сонгуул явагдвал улс төрийн доктортой байдал бий болж сонгуулиар байгуулагдсан парламентын легитим шинж хадгалагдана. Өөрөөр хэлбэл иргэд нь төр засагтаа илүү итгэдэг ийм дүр нөхцөл бий болно. Дараагийнх нь улс төрийн нам төлөвшөх, шударга өрсөлдөх, сонгогчийн эрхийг хамгаалах ийм үүрэгтэй. Энэ улс төрийн намуудын төлөвшлөөс хамаарна. Тэгэхээр Монголд улс төрийн нам төлөвшөж чадахгүй байгаа тохиолдолд өрсөлдөөнийг шударга болгох, тэгш болгох, сонгогчийн эрхийг хамгаалах тухай асуудлууд яригцаар л байх юм шиг байна. Тэгэхээр энд бас төр улс төрийн намуудын санаачлаг чухал хэрэгтэй байна. За дөрөвдүгээрт нь бол хэвлэл мэдээллийн байгууллагууд төр иргэн хоёрын хооронд зуучлах энэ үүргээ хэр гүйцэтгэж чадж байна вэ? Яг энэ өөрийнхөө байр суурин дээр байна уу гэдэг асуудлыг. Угаасаа түрүүний миний хэлсэн улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллага аль аль нь төр иргэн хоёрын хооронд зуучлах, нэг нь бодлогын институт, нөгөөх нь мэдээллийн институт. Энэ хоёр үүргээл гүйцэтгэж чадчих юм бол сонгуул илүү ардчилсан болно. За эцэст нь улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, сонгуулийг шударга болгох энэ үүргээ хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За миний та бүхэн танилцуулсан ардчилсан сонгуул ба сонгогчийн эрх гэдэг хичээл үг өндөрлж байна. Баярлалаа.